скетчбук нэвтрүүлэг тавтай мэрл. За нэвтрүүлгийн маань зорилго мөн чанар нь юу вэ гэхээр энэ нэвтрүүлгээрээ дамжуулаад орчин үеийн залуучууд гэлтгүү эцэг эхчүүд, урлаг сонирхогчид, цаашдаа урлагаар мэргэшгэж байгаа залуучууд гээд бүхий л хүмүүст урлагийн тодорхой мэдээлэл өгөх, тодорхой ойлголтыг өгөх. Тэгээд уран бүтээлчд буюу яг энэ мэргэжлүүдээрээ ажиллаад амьдарч байгаа хүмүүсийн амьдралын хэв маяг тэдний мөн чанартай танилцах. Тэгээд дүрслэх урлагийн үүсэл хөгжлийн талаар одоогийн чиг хандлагын талаар ойлгох. Тэгээд үүнээс гадна хамгийн чухал нь дүрслэх урлаг гэдэг бол зүгээр нэгэн хобби биш. Энэ бол нарийн мэргэжил юм а гэдгийг ойлгуулах зорилготой юм нэвтрүүлэг байгаа. За ингээд нэвтрүүлгийн маань хамгийн анхны дугаар тавтай мэрл анхны дугаараар маань фото зурагчин Ган Зоригийн ануу дээр оролцож байна. За ингээд бүгдээрээ зочноо огт авцгаая. Сайн байна уу? Сайн байна. За манай нэвтрүүлэгт тавтай морил. За та ингээд өөрийгөө биднэрт тавч танилцуулаач. За намайг ануу дээр гэдэг би film студийн зурагч. Тэгээд студид нэг жил болж байгаа. Зураг аваад ер нь бол 10 жил болж байгаа. 10 жилээс хойш юм зураг авдаг гэсэн. Тэгээд студийнхээр ер нь бол жилийн өмнө шийдээд тэгээд нэгсэн байгаа. Айлын хиддэх хүүхэд вэ? Хасах сургууль хаанд сурч байгаа? Айлын том хүүхдтэйгээ доороо 2 жилдээ нэг high school дээр болохоор Оршаанд сурч байсан. Тэгээд коллеж болохоор Сингапурт сурч байсан зочдлын менежментээр. Тэрнээс өмнө хүмүүнлэгийн ухааны сургууль олон улсын харилцаа сурч агаад тэндээсээ гарахаар шийдээд Хятад руу яваад Хятад хэлд үзэж байгаа. Тэгээд ер нь Сингапур явсан байгаа. Тэгэхээр одоогоор бол өөрийн сурсан мэргэжлээсээ бол шал өөр зүйлээр ажиллаж байгаа юм тийм үү? Тий, би өөрсдөө мэргэжлэрээ ажиллаагүй. Тэгээд дуртай амаараа ажиллая гэж төлөвлөд. Тэгээд ер нь бол зургаар явсан байгаа. За, одоо ингээд асуултнуудаа оръё. За та одоо яг энэ хөл хорионы үед карантины юм COVID-19 гэдэг аимшигтай өвчин дэлгэрсэн байгаа энэ үед хэрхэн яаж ажиллаж байна? Би одоо карантины үед ер нь бол гэртээ эдит хийж байгаа. Компьютер аппликейшн. Тий, ер нь бол эдит дээр л ажиллаж байгаа. Эдитийг карантинээр ерөөсөө зураг авахгүй байгаа. Эдитийг Photoshop дээр мэдээ шийдэх бах тийм ээ. Тэгээ эдит болохоор юм бол Lightroom, Photoshop гэсэн хоёр ширхтэлтэй явж байгаа. Тэгээд Lightroom дээр өнгөө сонгон 50 өнгөө шинээр зохион тэгж байгаа юм бол гол гүйцэтгэлээ Photoshop дээр байгаа. За та энэ маш сонирхолтой байх бах. Та хизээ яаж хэрхэн одоо ингээд фото зурагчин болно гэж шийдсэн таны амьдралд гол нөлөөлөл болсон юм юу вэ? За ер нь бол надад гол нөлөөлөл болсон юм бол манай аав зурагч. Тэгээ юм жоохон багасаа зурагчны ер нь бол environment төссөн. Жоохон багаас. Тэгээд аав зурагч юмсан аавын Японы найзууд ер нь бол аягүй хэрэг буцдаг гэсэн тэр үед тэгэл хамт тааж явдаг гэсэн. Тэр бол 10 жилээс хойш зураг авч ирсэн. 10 жилээс зураг авч байхдаа нэг фликер гэж байсан шүү дээ. Фликерт би ороод тэгээ фликер дээр зургуудаа постолж эхлэв. Тэгээ тэрнээс хойш ер нь бол нэг сошиал медиа дээр зураг тавиагүй. Бараг 10 жил зүгээр юм бол зураг авч эдитэлдэг гэж аваад түрүүчлээс л юм бол сошиалли актив байж хийдэг. Тэгээ зургуудаа мэдчихсэн байна. За одоо та фото зургуудаа авахдаа ямар төрлийн зургууд төлхөө авдаг вэ? Би ер нь бол хүрэг зураг авах туфтаа. Миний зураг портрет авах туфтаа, заримдаа фэшн. Гэхдээ ер нь бол одоо сураа явж байгаа болохоор бас арай болоогүй л юм. Ер нь бол гэхдээ хүний хүрэг зураг аягүй туфтаа. Ануу дээр ихч хоёр болохоор нөгөө хамгийн анх яг Сүндэр багшийн Kids Code Academy гэдэг тэрний зурган дээр би нэг ингээд код бичиж байгаа хөлт болоо тэгээд зураг авах гэсэн. Тийм тэгээд зураг авахлаа тэгээд ингээд зурагнуудаа дараа нэг гараад харсан чинь өнгө тавилт тэр бүх юмнууд надад бүр амар таалагдаад тэгээд танд баярлалаа. Тийм болохоор би ингээд Сүндэр багшаас холбоосыг аваад
ямар хүн байсан бэ? Ямар гоё зураг гарч байгаа гэдэг тэнд дахиж очиж нэг зураг авах болсон. Тэр зураг нь одоо надад байгаа баг хамгийн гоё зурагнууд байгаа. Тэгээ тэнд бас баярлалаа. Яа, тэгэхээр одоо тэглүү. Миний анхны клиентүүдийн нэг нь шүү дээ. Энэ бол студентнээс хойш. Тийм нэр байгууллагад удаагүй байсан. Тийм дөнгөж нээсэн баг чи бараг анхны 3-4 клиент. За, одоо дараагийн асуулт маань амьдралдаа үзчихсэн хамгийн гоё үзэсгэлэн галерей ямар байсан бэ? Хамгийн гоё дуртай үзчихсэн галерей юм бол нэг Парисын Луврын музей үзчихсэн. 15 оны 1 сард яваад тэгээд Европоор таялаад тэгээд яг Парист очиж Луврын музей үзэх надад хамгийн гоё байсан. 11 оны их үедчлээ Сингапурт ах нөгөө Art Science Museum гэж үүдэг хөө. Хэмжээ нөгөө Салвадор Далиний музей нөгөө Салвадор Далиний бүтээлүүд авчираад тэгээд хүмүүс үзүүлээд тэр бас надад үзэх бол аюу гоосон. За дараагийн асуулт уран бүтээлч хүмүүсийг ойлгоход хэцүү эднэр ингээд айгуу тийм дутагшаага гэдэг ч юм уу тиймэрхүү байдаг. Тэр тал дээр таны бодол. Тэр тал дээр ер нь бол хүн бол өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийн гэсэн реалитид амьдардаг. Тэгэхээр ер нь бол уран бүтээлчнийг ойлгох хэцүү гэж бодохгүй. Та одоо өөрийнхөө нэг дуртай Монгол уран бүтээлч тэгээд мөн нэг дуртай гадаад уран бүтээлчээ. Гэхдээ зөвхөн зургийн төрөлтөө эсвэл ерөнхий юу хамаагүй юу? Хамаагүй таны яг inspire хийдэг. Тэгээд зургийн төрлөөр inspiring Монгол уран бүтээлч юм бол тэгээд Монгол уран бүтээлч юм бол энэ бүхэн нэрш яагаад тэгээд би бүр фикерт байхаас 9 оноос хойш зургуудад амар дуртай байсан. Тэгээд 10 жил хамт амьдэрсэн. Хоёр хүүхэдтэй. Тэгээд ер нь бол зургууд надад амар inspire юм бол намайг ганц inspire хийдэг юм байсан. Тэгээд гадаад уран бүтээлч юм бол Елизавета Парадина тэр нь бол нэг л хүн хэлсэн шүү дээ. Елизавета Парадина юм даа. Тэр нь болохоор Орсын эмэгтэй зурагч юм баггүй. Тэр болохоор зургууд нь Vogue, Dazed, Vanity Fair гэдэг амар алдартай стилтэй артист. Тэр нь бол fashion fine art чиглэлээр зураг авдаг юм. Зургууд нь аваад үзэх амар гоё. За энэ болохоор надад айгүй хүн дээр туссан сэдв гэх юм уу тийм юмны асуулт байгаа. Эцэг эхчүүд одоо хүүхдүүдээ урлагийн хүн болно гэхлээр наадах чинь зүгээр ингээд хобби байж болно. Чи ингээд өөр яг жинхэнэ мэрэгжил эзэмших хэрэгтэй. Тэгээд урлагийн чиглэлээр мэрэгжил эзэмших гэхлээр хөнгөн хуймгаа ханддаг юм шиг санагдсан. Энэ тал дээр та бүрэн хэлэх. Наадах чинь бас над дээр бас гарч ирсэн асуудал. Гэхдээ ер нь бол ээж аав ер нь айгүй ойлгодог. Одоо гэхдээ би өөрөө нөгөө ээж хүн болохоор ер нь бол тэр тал дээр бол тэгж хандахгүй. Ер нь бол хобби гэж үздэг. Ингээд дуртай хийж чаддаг юм аа хийх хэрэгтэй гэж боддог. Тэгээд мөнгө олох мэдээж чухал ч гэсэн бас аргаа олвол бас аргууд заах. Одоо таны хүүхдүүд том болоод би одоо ингээд photographer болно гэдэг юм бол та бол ингээд дэмжээд тэгээд би дэмжин зураач болно гэвэл дэмжин хөгжимчин болно гэвэл би дэмжин. Манай хүү одоо төвлөр рүү таах дуртай. Зураг зурдаг. Тэрэнд нь би бол амар дуртай байдаг юм бол. Одоо уран бүтээлч хүн болгон одоо ингээд дуу сонсч өөрийнхөө энэ comfort zone дотроо бүтээлээ хийх юм шиг санагдсан. Таны хувьд ямар дуунуудыг сонсч одоо зураг авдаг бай, vibe хийдэг вэ гэх юм? Зөв амар олон плейлист байгаа юм байна. Гэхдээ сүүлийн үед яг хоёр буцаад сонсч эхэлж байгаа. Rai-гийн тамлын дуунуудыг бүр төлхөө их сонсож байгаа. Тэгээд ер нь бол яг мүүдээсээ хамаарал янз янзын плейлист гэдэг. Нэг болохоор амар commercial, нэг болохоор янз янзын нэг өөр. Тэгээд зураг авч байхад мэдээж клиентууд ч бас өөрийнхөө дуу ингээд тавьж яадаг бах тий. Тийм. Ихэвчлэн би өөрөө дуу тавьдаг. За энэ бол нөгөө нэг урлагийн биш хүмүүс одоо фото зургийн юунд байж үзээгүй хүмүүс бол нэлээд сонирхолтой асуулт байна. Одоо яг ингээд нэг зураг гаргахад ингээд модельтайгаа ажиллана мэдээж фото зурагчин байна. Гэхдээ үүнээс гадна ямар баг хүмүүс хамтарч ямар зүйл хийж ажилладаг вэ? Ер нь бол зургийн цаана маш олон хүний одоо ер нь бүрэлдэхүүнээс хамаарч зураг гардаг.
Жишээ нь makeup artist, модель тэгээд creative director юм санаа гаргаж байгаа хүн ч юм уу эсвэл надаас гарна өөр хүн санаа гаргаж ивэл тэгээд assistant гэрэл тавил одоо гэрэл барьдаг эсвэл зургийн дараа нэг assistant retoucher гэдэг шүү дээ. Багсаа edit дээр тусалдаг. Манай студиуд бол юм бас ингэж явж байгаа. За энэ болохоор нэлээд бас сонирхолтой асуулт. Хавс нөхцөгийн эсвэл nude төрлийн зураг авахд модель талаас юу мэддэг байх хэрэгтэй вэ? Та өөрийнхөө талаас зөвлөгөө өгвөл тэгээд тэр хүн одоо зураг авах гэж байгаа хүн юу бэлдэх хэрэгтэй гэдэг юм бол? Тэгээ миний хувьд бол ер нь бол 15-ны дотор л энэ бол нэг зураг авч ирсэн. Өөрөө тэгээд ер нь зөвлөгөө гэх юм бол өөрөө хүсвэл ер нь бол миний 1-2-3 клиент лав workout тэгээд нэлээд tighten up болоод тэгээд аршин дээр нэлээд анхаарал ер нь workout хийж ирсэн дөө. Тэгээд ер нь бол амар би хүний comfortable байгаасаа гэж хүсдэг. Бие битээ бариасаа дуртай дуугаа сонсох юм уу гэх юм ньюс зураг нэг тиймэрхүү яг хүн дээр personally ингэж ажилласан тийм зурган дээр бол хүний өөрийнхөө comfortable байгаасаа гэж хүсдэг. Орчин одоо яг ингээд зураг авч байгаа яг энэ орчны хувьд ямар орчинг бүрдүүлж яаж ажиллахыг илүү үздэг вэ? Ямар орчинд дуртай вэ? Ер нь орчин гэвэл ерөөсөө надад хөгжим л амар чухал. Гой хөгжимтэй тэгээд энэ тайван яг өөртөө таалагддаг хүмүүс одоо нэг vibe нэлдэг ч юм уу. Тийм хүмүүсээр хөрөөлөлөд ажиллах одоо амар байдаг. Айгуу дуртай. Миний хувьд болохоор нөгөө нэг багсаач гэсэн зураг аваад эдитлэх дуртай. Тэгээд editing process бол айгуу удаан тэгээд ингээд суугаад тэгэхээр ингээд айгуу тийм хөшдөг юм шиг санагдсан. Тэр үед яаж ажилладаг вэ та? Тэр үед заримдаа тэгэл ер нь бол йога ч юм уу эсвэл ер нь жоохон амралт авч иж явахгүй бол нэлээд хөшдөг үзүүмээ зүгээр юм. Ер нь зохицуулахыг боддог. Хүнлэнгийн хүнээс ч юм уу одоо гэр бүлийн юм уусгал хайртай татны хүнээсээ сонсч байсан хамгийн гоё юу байсан бэ? Хамгийн гоё гэх юм бол таньдаггүй маа. Ямар ч манай найз намайг дөнгөсөд нэгээд нэг хэдэн сар болж байгаа. Нөө Миланоос дизайнерхаа сургуулаа төгсөөд ирсэн байсан байхгүй. Тэгээд битээр ингээ уулзаад хоёлаа гадаа ярилцж явт. Энэ бол чиний авч байгаа зураг аягүй гоё юм. Тэгээд ер нь бол надад аягүй таалагдчихж байгаа. Тийм үү аягүй сайн. Хичээл хол явахаар аягүй надад тэгэж хэлсэн юм бол амар inspiring амар happy болгосон. За YouTube, Instagram, Facebook, Netflix гэдэг одоо энэ social платформуд байгаа тийм. Энэс та одоогоор алийг нь төлхөө ашиглаж чинь яагаад ашиглаж чинь? Төлхөө ашигласан нь ер нь бол Instagram, YouTube хоёр хаа. Instagram-аар ер нь амар олон мэдээлэлтэй зургуудыг үзэж болно. Ер нь тэгэл Instagram л. Та одоо inspiration board, mood board гэж юм гэдэг Pinterest ер нь ашигладаг уу? Pinterest эхлээд ашигладаг байсан. Тэгээд ер нь бол явандаа Pinterest ашиглах болсон. Mood board эсвэл манай нэг creative director-ийн одоо онлайн хичээлсээр ер нь бол mood board хийгээд Pinterest ашиглахгүй байхад хамгийн зөв гэж үздэг юм лээ. Эхний доор юм бол өөрөө research хийгээд одоо дуртай юм нэг сэдв ч юм уу тиймэрхүү юмнаас одоо ер нь бол та өөрөө судлах юм нэг зөв юм лээ. Тэгэхээр Pinterest авахдаг байсан. Өөрийнхөө амьдралыг ямар нэгэн киногоор төсөөлвөл ямар кино байх вэ? Өөрийнхөө амьдралаа киногоор төсөөлөх юм бол ер нь бол Amelie гэх кино байдаг шүү дээ. Amelie гэдэг тэр киногоор л төсөөлөх юм байна гэхгүй. Ер нь бол би өөрөө амар хүн туслах дуртай байхгүй юу. Тэгээд ер нь бол миний happy болох амар хэрэгтэй. Ялангуяа зургаараа happy болох хэрэгтэй. Миний зургийг гоё авч өгөөд гоё амжилт өгөөд баярлуулах надад амар гоё гэдэг. Тэгээд ганц зургаарч биш ер нь амьдралтаа бас хүмүүст их туслах хэрэгтэй. Тэгэхээр амьдралаа гэх юм бол Amelie-гаар юм байна. За тэгвэл дуугаар төсөөлвөл ямар дуу байх вэ? Дуугаар төсөөлвөл Rhapsody in Blue. Gershwin. Crazy. Амар ups and downs дээр би өөр амар emotional хүн болохоор юм бол тийм. Одоо ингээд клиентууд танд одоо би ингээд зураг авахулаа гэдэг юм бол яаж холбогдох вэ? Клиент зураг авах нь Instagram-аар ерөнхийдөө олбогцоо хөвчлээ.
Instagram page-ээр юм уу тийм эсвэл таньдаг хүмүүсээр дамжиж толбогдож байгаа. Таны хамгийн дуртай хоол ямар хоол вэ? Миний дуртай хоол хуушур. Яагаад хуушур дуртай нийс салат дуртай. Тэгэхээр би нөгөө нэг гадаад нэг хэсэг байхдаа аюул их Монгол хаалга сандаг гэсэн. Би хөвчлэн хуушур аюул сандаг. Хуушур нийс салат. Тэрнээс яагаад ч ер нь юм шарсаа орс морс хоолны юм аюул дуртай. За таны амьдралд талархаж явдаг ганц зүйл ямар зүйл аа? Талархаж явдаг зүйл ер нь бол жоохон хариулах жоохон хэцүү асуулт юм л дээ. Ер нь бол эрүүл аваад юм надад аюул талархаж байгаа. Нөө 17 онд хүн дээр өвдөжсэн байхгүй. Тэгээд тэрнээс хойш ер нь бол эрүүл байх амар чухал юм байна гэдгийг аюулсаа ойлгосон. Тэгэхээр ер нь бол эрүүл байгаадаа талархаж байгаа. Манай хүүхдүүд эрүүл байгаад талархаж байна. Ээж аваа эмээ өвөө дүүнер маань бас талархаж байгаа. Дараагийн асуулт болохоор таны хамгийн том айдас фобиа гэж ярьдаг. Тэр одоо юу гэдэг? Фобиа wise хэмээл ер нь бол амар олон фобиатэй. Жохоо сайн юм том юмнаас амар байдаг. Бүр юм аврах том юмнаас. Building барилга бол биш. Зүгээр ер нь бол санаа фобиа гэх юм билээ. Том юм харахаар байдаг. Өөр фобиа гэх юм одоо ээж юм угаасаа naturally бүгд ямар нэг юм болчих гэсэн юм байдаг. Тэгэхдээ фобиа гэж хэлэхгүй л ахaltaа. Фобиа гэдэг яг тодорхойлох юм бол ер нь бол нэг санаа юм санагдав. За одоо ингээд үнэр гэдэг ингээд хүмүүст ингээд ямар нэгэн дурсамжийг авчирдаг ч юм уу амар тийм таашаалыг мэдрүүлдэг эсвэл нэг аим муухай үнэр бол мэдээж муухай мэдрэмж төрүүлнэ. Танд хамгийн дуртай үнэр ямар үнэр байдаг вэ? Хамгийн дуртай үнэртэй ус wise юм бол Armani Risi гэдэг үнэртэй ус нэртэй. Ер нь бол жоохон floral үнэртэй. Зүгээр яг everyday life-аас авдаг гоё үнэр нэг юм таашаал юм бол нэг өглөөсөө мока батны кофе чанаад нэг кофе буцлагууд үнэртэй шүү дээ. Тэр нь бас амар дуртай. Миний хувьд болохоор дурсамж сэргээд гоё үнэр гэхлээр нөгөө нэг өгөөжийн дур явахлаа гоё нарийн боо амар гоё үнэр. Тэр бол надад харин тэр бол яг хүн болгоны дуртай үнэр байдаг байх гэж бодож байна. Тэр надад аюу гоё санагдав. Яа. Дараагийн асуулт. За photography гэдэг одоо энэ photography-ийн чиглэлийг та ингээд өөрийнхөө тайлбарлах, define хийвэл тайлбарлах юм бол ер нь бол capture the moment, the beauty. Ер нь бол яг одоо байгаа моментын ч юм уу эсвэл гоо сайхан ямар гоё заавал гоо сайхан ч гэхгүй. Тэгээ миний хувьд болохоор гоо сайхны capture хийх мэт юм бол чухал. Одоо байгаа байдлын тэрийг хадгалж авч үздэг одоо мөнгөлн гэдэг нь ойлгохгүй. За таны бүтээлийн амин сүнс яг юу байдаг вэ? Амин сүнс хэрэг одоо muse гэсэн үг үү? Тийм. Ерөнхийдөө бол амин сүнс хэм бол одоо ер нь бол эмхтэй хүний гоо сайхан. Эмхтэй хүний гоо сайхан юм бол мanyс. Тэгээд бас батад юм ер нь айгүй үлгэр хартаахгүй. Тэгээд үлгэр мөлгөр тиймэрхүү түүх ч юм уу тийм дамгийн юм. Тэгээд тийм юмас гаргасан мьюз болгосон. Юм тийм л юм beautiful art mark юм тийм л юм дөө үзсэн юм байна. За ингээд таны зурагнуудыг харж байхад одоо дуучин амраатай нэлээд хамтарч ажилладаг харагдсан. Тэгээд зөндөө альбомынхын зураг мөргийг гаргаж ирсэн гэсэн. Тэгээд дуучин амраатай хамтарч ажиллахад ямар байдаг вэ? Дуучин амраатай хамтарч ажиллах гэх юм бол амар фан байдаг. She's so cute. Амар хөөрхөн байдаг. Тэр нь зураг авалтын явцтай айгүй юм comfortable байдаг. Ажиллах юм бол. Тэгээд өөрөө айгүй хөөрхөн мэдрэмжтэй, айгүй гоё ус, мейкап хөцөлтөн дээр айгүй сайн анхаарч чаддаг. Лука гоё бүрдүүлэх хэрэгтэй. Тэгвэл тэр стилист дизайнер найзынхаа авчирсан юм латекс уучсан. Тэрийг өмсүүлээд авахлахад бол надад бүр хамгийн гоё байсан.
Тэр дурууд нь өөрийнх нь Apple Music, Spotify дээр орсон юмсан зүйл таахад. Нэг юм бүр onesies байсан те бүр ингээ бариу. Тий бүр юм бүр хүл хүртэл юм onesie юм латексаар. That was so cool. За таны одоо Монгол одоо дөрөв улирлалтай шүү дээ. Хамгийн дуртай улирлал нь ямар улирлал гэдэг вэ? Энэ хамгийн дуртай улирлал намар өвөл. Нэг илүү намар юм байна да. Яагаад? Намарчлалтай. Намар яагаад гэвэл амар гоё. Golden бүх юм амар гоё шаргал дээрээс гоё сэрүүхэн. Энэ бол сэрүүхэн улирлалтай айгуу дуртай. Та одоо ингээд өөрийнхөө хувцлалтыг дизайныг ч гэдэг юм те. Энэ тал дээр ер нь ямар шүү юуг одоо fashion style-ыг баримталж хувцалдаг вэ өөрийнхөө? Ер нь хэрчлэн дандаа хар өнгөлөх юм шиг те. Хар өнгөлөхтэй юм байгаа гэсэн. Өдрийн хамгийн гоё үе одоо ингээд жишээ нь golden hour гэдэг ч юм уу те яг нар жаргаж авах үе. Тэнд бол хамгийн гоё үе ямар үе санагддаг вэ? Golden hour sunset нар жаргаж авах үе. Нар жаргаж авах үед нь цахаар тусгаар юм бол энэ цахаар тусгаа гадаа явчихсан гэсэн амар гоё. Таны одоо ямар нэгэн хобби чөлөө цагаараа хийх туртай юм юу вэ? Чөлөө цагаар хийх туртай юм бол би PUBG тоглох туртай. Ер нь бол PlayStation тоглодог байсан олон жил. PlayStation тоглодог байж сүүлийн 3 жилийн бол PUBG тоглох. Чөлөө цагаараа ер нь бол тоглох. Хамгийн дуртай кино ямар кино байсан бэ? Хамгийн дуртай кино гэх юм бол ер нь амар олон кино. Яг кино үзэх дуртай. Тэгээ ер нь хамгийн aesthetically pleasing гоё санагдсан кино гэх юм бол ер нь Kwaidan юм байна. Kwaidan болохоор дээр 60 эд онд гарч ирсэн баха. За тэрнээс өмнө ч гэж магадгүй санахгүй. Юмсан Япон кино horror series дээр нэг тийм аимшигын үлгэр домгууд гарчдаг. Тэр амар гоё ингээд дэлгэцээр гаргаад ирсэн тийм хөтөл байгаа. Тэрийг заавал үзэрэй гэж зүйлээ. Тэр болохоор Criterion Collection багтсан байдаг. Criterion Collection болохоор айгуу тийм өөрөөс амар юм сайн чанартай кинонуудыг багтаасан тийм коллекц гэдэг байхгүй. Тэр бол нэг хэсэг айгуу Criterion Collection-ийн кинонууд авч үзчихсэн манжин дахтаа. DVD-с тэнцээ DVD Blu-ray дээр чинь нэг яг нэг original биш гэхдээ айгуу чанартай 10 юан гэж зардаг байсан байхгүй. Тэгээд тийж яхтай айгуу кино авч үздэг байсан. Гэхдээ Criterion Collection авах гэдэг тэгээд юм л Kwaidan хамгийн дуртай. Та аимшиг кино хэрэг үздэг. Аимшиг кинонд ер нь дуртай. Гэхдээ сүүлийн үед нэг үзэх болсон. Сүүлийн үед ер нь бол хөвчлэн Netflix үзэж байгаа юм даа. Netflix үзэн ер нь амар хүүхэлтэй үздэг. Таны одоо ингээд төсөөллөөр ч юм уу бодлоо мөрөөдлийн болцоо гэж ямар болцоо байх вэ? Таны хувьд мөрөөдлийн болцоо is okay мөрөөдлийн болцоо гэх юм бол шүү дээ. Би одоо өөрөө ингээд high school girl заяа. Тэгвэл би Японд амьдардаг, Японд сурдаг. Тэгвэл high school girl ингээд сургуулаа хичээлээ таслаад юм уу? Эсвэл хичээлийнхаа дараа boyfriendтэй уулзах. Ямар cute ингээд нар тассан гэдэг арай нь. Тэр нь фактик гэсэн. Та өөрөө Япон явж байгаагүй гэсэн тий одоогийн мэдлэг. Тий надад ерөөсөө явах боломж гарч байгаагүй. Ингээ мэдгүй явах боломжтой байсан юм ерөөсөн явъя гэж бас одоо яагаад ч юм. Гэтэ багасаа юм бол Японы culture-тай амар дуртай байсан. Тэр нь алай ковид гайг болчихлоо 2 жил явах. За одоо альва хүмүүсээс одоо ингээд хүлээдэг тэр хүмүүсийн одоо ингээд дуртай чанар гэх юм уу? Хүний ямар чанар дуртай вэ? Миний ер нь өгөөмөр ч яриад биш юм аа. Ер нь юм nice тийм илдэг занд илүү дуртай. Тэгээ бас ерөөсөө тийм pretend хийсэн биш. Яг л өөрийнхөө байгаа цааш ер нь л заавал илдэг байх албагүй. Гэхдээ өөрийнхөө байгаа зан чанартай юм уу дуртай. Одоо тэгвэл зэрэгээрээ ямар зан чанарт дургу вэ? Rude, бүдүүлэг зан чанартай юм аа дургу.
Та Хятадд сурч исэн. Тэгээд Сингапурт сурч исэн. Өөр одоо ингээд өөр газараа аялжсэн чинь энэ газруудаас хамгийн таалагдсан газар нь хаана байсан бэ? Хамгийн таалагдсан газар нь юм бол Франц, тэгээд Франц, Швейцар, Итали гурав байсан. Тэгээд ер нь бол Миланд би нэг сар байгаад найзынхаа найзын гэрт хамтдаа байгаа. Тэгээд Миланд ер нь айгүй гоё санагдчихсан. Гэхдээ хамгийн таалагдсан юм бол Paris юм байна. Тэгээд хүмүүсийнхэн өөрсдийнх нь эстетик одоо тэгэл гудамж бүх юм одоо хамгийн таалагдсан сэтгэлдээ байсан. Би одоо ч гэсэн буцаж авах ямар хүсдэг. Тэгвэл одоо ингээд Монголын юунаас хүмүүс одоо энэ гадаадын хүмүүсийн зан чанараас ч юм уу хийж байгаа зүйлээс ямар зүйлийг монголчууд хөвшүүлээсээ ингл манай Монгол арай дээр болж хөгжих юм байна гэсэн одоо энэ харьцуулалт ямар юу байдаг вэ? Таны бодлоор? Ер нь бидэд ер нь соёлтой илдэг байгаас л гэж үздэг. Цэвэрхэн байгаас. Ер нь илдэг хамтаас явж үздэг. Тэгэл Монголд ер нь хүмүүсээ харьцаа жоохон хөвчл дандаа тэмшилдэг. Гэхдээ ер нь хөвчлэн юм бол айгүй онцгой байдаг хүмүүсийн хооронд харьцаа. Таньдагч бай танихгүй. Тэгэхээр хүмүүс хоорондоо илдэг байгаас юм гэж. За Монголд одоо ингээд гадуур явж байхад ч юм уу нэлээд тийм бараан бүрсгэр гадаадыг харьцуулах юм бол нэг тийм үзмж муутай гэх юм уу? Тиймэрхүү санагддаг л та. Гэхдээ танд яг энд зураг авбал гоё юм байна да гэж харсан тийм спот байдаг уу? Urban wise гэх юм бол надад тэр юу Blue Sky area айгу таалагддаг. Downtown area. Нэг юмас Аюу Тавраас Blue Sky-аар тийм хэсэг зам байдаг шүү дээ бомхон. Нэг ариграмет тэр надад тэр area юм таалагддаг. Тэр аваар угаасаа нэлээд хүмүүс зураг авт юм шиг байлаа. Тэгээд тийм би зураг авч ирсэн. Тийм. Яа. Надад тэр area айгу таалагддаг. Одоо ингээд та ямар нэгэн хүнтэй ингээд анх шууд ингээд шинээр ингээд уулзаад байж ингэж бодъё. Та тэгвэл хамгийн анх юуг нь харддаг вэ? Хэрэгтэй битээ хамаагүй юм даа. Нэг төрөндөө юуг нь харахаас илүү ярьж байгаа юм сонсдог. Харах юм бол тэгээд obviously нөгөө нэг гоё эстетиктэй хөвтөлтөн юм уу намайг өөрийгөө авч явж байгаа байдал юм харагдав. За 25 жилийн дараах өөрийгөө төсөөлөл ямар шүү? Төсөөл 25 жилийн дараах өөрийгөө төсөөлөх юм бол тэгэл Европын гудамжаар ганцаараа лайка барьсан зураг авч байгаа. Хүүхдүүд там болсон. Тэгэл ер нь бол амар гоё юм, peaceful тийм л амар юм. Өөрөөр хэлбэл амьдаа өгсөн. Фотографер хүний хувьд одоо ашиглаж байгаа одоо инструмент гэх юм уу тэр зүйл нь бол мэдээж фото камера байгаа тий. Та хамгийн анхны фото камерынхаа тухай яриач. Миний хамгийн анхны камер гэх юм бол би 16 насны хадгалсан өдрөөр аваасаа Билгүнд Олимпус камер авчихсан. Олимпусийн 3 гээд одоо бүх новлаш 2-3 линзтэй цүнхтэй ингээд төрсөдрийн бэлэг болгоод үүсгэх надад бол амар гоё юм. I was so happy. Тэгээд тэрнээс хойш би амар олон найзуудынхаа тааралцсан хүмүүсийнхаа зургийг авч өгдөг гэсэн. Одоо таны ашиглаж байгаа камер ямар камер вэ? Одоо ашиглаж байгаа камер юм бол Nikon D850 ашиглаж байгаа. Nikon юу ашиглахгүй байж байгаа саяхан 4-5 сарын өмнөөс ашиглаж эхэлсэн. Тэрний өмнө ямар камер ашигладаг? Өмнө нь болохоор Canon тэгээд Pentax ашиглажсэн. Энэ ашиглаж исэн камерууд дундаас ер нь хамгийн сайн тантай өөртөө чинь ингээд сэтгэл нийсж өөрөө бүрийн эзэмшиж ашиглаж сурсан тийм үү? Тим камер ямар камер байсан? Энэ бол Canon гэж хэлнэ. Canon гэх юм уу? Canon нэг гоё зүйл. Хийсэн юм гоё. За одоо сүүлийн хэд асуулт руугаа орж байна. Танд нууц авьяас байгаа юу? Нууц авьяас мэдгүй байна. Та одоо ингээд зураг авахаас гадна хөгжим тоглолдог эсвэл дуулдаг тиймэрхүү юм байгаа. Ганцаараа дуулдаг. Ганцаараа дуулдаг. Тэг хөгжим тоглолдог юм бол байхгүй. Би
9-р ангидаа нэг гитарын сургалтанд явж ирсэн би гэхдээ тэгээ сураад баярлаа. Энэ нь бол нэгээс гитар аягүй сонирхож байсан. Одоо тэгтээ энэ бол хүүгийнхаа төвлөр уул дээр илүү анхаарна гэж бодож байгаа. Одоо мэдээж тэр хүүхэд сурж байгаа юм чинь зааварчилж одоо ингэж хэлүүлэхийн тулд бараг эцэг эхчүүд нь бас бараг ингэж сурдаг юм шиг санагдсан. За дараагийн асуулт одоо энэ фото зураг гэдэг нь фотографигийн хамгийн гоё чанар нь юу вэ? Хамгийн гоё зүйл нь юу вэ? Зураг авахын хамгийн гоё зүйл гэж үү? Зураг авахын хамгийн гоё зүйл нь capture the beauty of it. Яг нэг түрүүний нөө хариултсантай юм бол төстэй. Миний гоо сайхныг олж харах. Гой мэдрэмж авах. Янз бүрийн эмоц мэдрэмж авах. Тэр нь л юм болж байна. Яа. Одоо ингээд цаашдаа photographer болох гэж байгаа юм уу? Фото зураг сонирхдаг залуучууд эсвэл одоо хин ч гэж болно л доо. Тэр хүмүүст зөвлөгөө өгвөл таны зүгээс миний зүгээс зөвлөгөө өгвөл ер нь бол уртай амгаа тууштай сайн өөрийгөө хөгжүүлээд явуулна. Би өөрөө нэг ердөө зурган дээрээ ажиллахгүй хөгжүүлэхгүй нэлээ олон жил болсон. Дундуур нь яхаа зураг эдитэлцсэн ганц зөөр авч ирсэн ч гэсэн ерөөсөө өөрийгөө хөгжүүлэх гэж ерөөсөө боддоггүй. Тэрэн дээрээ жоохон нэлээ хэдэн жил алдсан юм шиг санагддаг. Тэгэхээр ер нь бол зөвхөн хобби ч юм уу эсвэл надад энэ айгуул хэрэг болохгүй, айгуул энэгээр мөнгө олохгүй гэж бодохгүйгээр зүгээр тэр давтаа чаддаг юм аа сайн хөгжүүлээд явуул айгуул хэрэгтэй байх гэж бодчих. Тэгжэл зүйлмээр. За ингээд манай хулан скетчбук нэвтрүүлгийн хамгийн анхны зочин болж оролцсон тань маш их баярлалаа. Ингээд цаашдынх нь ажил өндрөөс өндөр амжилт хүсье. За ингээд баярлалаа. Намайг урьж оруулсан баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.